За сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ сошиал дээр зөвлөгөө мэдээлэл өргөх гэж байгаа сэдэв болвол COVID-19 ба уламжлал хамгаалах ухааны эмчилгээний талаар бол та бүхэндээ мэдээлэл хүргэе гэж зорж байна. За тэгэхээр анх бол 2019 оны 12 сарын 31-нд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хэбэ мужийн Ухаан хотод бол шалтгаан тодорхойгүй уушигны өрөвсөлт эмгэгүүд халдвар төвчин гарч эхэллээ гэдгийг бол анх мэдээлж ирсэн. За энэ мэдээлж яхад бол анхандаа шалтгаан тодорхойгүй вирус юм уу бактери юм уу ямар нэг юм тодорхойгүй байсан бол анагаах ухааны судалгаа шинжилгээ явснаас хойш энэ жилийн хугацаанд бол вирус байдаг юм байна, титэн вирус юм байна. Тэгээд дээрэс нь шинэ коронавирус буюу SARS-CoV-2 гэдэг нэрийг өгөөд энэгээр үүсгэж байгаа өвчнийг бол COVID-19 гэж нэрлээд ингээд дэлхийн нийтэд бол жил гарan өнгөрөөд явж байна. За энэ хугацаанд бол клиник эмэлзүүн шинжүүдийг нэлээх сайн тодрууллаа. За дээрэс нь нууц үеийн олж мэдж байна. За дээрэс нь бол аль бүлгийн хүмүүс илүү эрсдэлтэй байна гэдгийг бол анагаах ухаан судаллаа. За тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яг COVID-19-ийн эмэлзүүн хувьд бол хүндрэлийн зэрэгээр нь дөрвөн зэрэгт бол авч үзэж байна. Хөнгөн, хүндөвтөр, маш хүнд гэсэн энэ дөрвөн зэрэгт бол авч үзэж байна. Дэлхийн энэ халдвар тохиолдож байгаа тохиолдлуудыг судлаад үзэхэд ер нь бол хөнгөн болон хүндөвтөр зэрэг нь бол нийт тохиолдлын 80% эзэлж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна л да. За тэгэхээр бол хамгийн сүүлийн үеийн Монгол эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа сүүлийн үеийн тоо баримтыг би та бүхэндээ тайлбарж хэлэхэд бол Монгол улсад анх бол 2020 оны 3 сарын 10-нд бол анхны импортлогдсон тохиолдол бүртгэгдчихсэн бол 2020 оны 11 сарын 11-нд дотоодын халдвар бүртгэгдсэн. За энэс хойш өнөөдрийн хүртэл бол нийтдээ 1499 тохиолдол бүртгэгдээд байна. За тэгэхээр эндээс бол 999 нь бол өнөөдрийн байдлаар идэгж гарсан байна. За тэгэхээр яг эмчлэгдэж байгаа нь болохоор 559 тохиолдол эмчлэгдэж байгаа юм байна. За тэгэхээр энэ эмчлэгдэж байгаа дунд нь түрүүний англиар наваад үзэх юм бол хөнгөн зэрэгтэй буюу хөнгөн эмэлзүүн шинжүүдтэй илэрж байгаа хүмүүс нь бол 459 байгаа юм байна. За хүндөвтөр нь бол 87 байгаа юм байна. Хүнд зэрэгтэй хүмүүс бол 12 байгаа юм байна. Маш хүнд нь бол 1 хүн эмчлэгдэж байна гэсэн үг. За тэгэхээр энэ хүртэлх хугацаанд Монгол хүмүүст бүртгэгдсэн тохиолдлуудын насны бүтцийг аваад үзэхэд 15-аас 34 насныхан бол нийтээ 64.8% нь бол энэ насныхан байна. Өөрөөр хэлэх юм бол Монгол бүртгэж байгаа тохиолдлоор бол залуучууд их өвдөж байгаа юм байна. За дээрэс нь залуучуудын өвчлөл дунд нь хөнгөн болон хүндөвтөр энэ тохиолдол их байгаа юм байна гэдгийг бол та хэд нь ойлгож байгаа. За тэгэхээр энэ хөнгөн тохиолдоод байгаа тохиолдлын үеүүдэд хүндөвтөр байгаад байгаа энэ үеүүдэд ямар эмчилгээнүүд ерөнхийдөө хийгдэж байна гэдгийг бас эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 сарын 4-нд гаргасан А562 дугаар тушаал гаргасан байгаа. За тэгээд энэ бол коронавируст халдварын онцлогоо эмчилгээний төр зааврыг шинжилэн батлах тухай гэж. За тэгэхээр энэ үед дээр ер нь бол сайдын тушаал дээр бол хөнгөн зэргийн үед бол илрэх шинж тэмдгүүдийн хувьд бол мэдээж зүгээр ерөнхий удирдлын ханиадын шинж тэмдгүүд илэрнэ. Баг зэргийн ханиах, толгой өвдөх, халуурах зэрэг шинжүүд бол илэрч болно. Зарим хүмүүст бол бүр шинж тэмдэггүй илэрх тохиолдол бол байгаа. За энэ хөнгөн зэргийн үедэд ямар эмчилгээг авч явж байна гэхээр энэ үедэд бол ерөөсөө хүмүүний дархлаа тогтолцоог дэмжих, шингэн савлах, шимт хичээлэг хоол хүнс ирэх, за дархлаагийн зөвшөөрлөх энэ эмчилгээг явж байгаа. Ямар нэгэн вирусын эсрэг эмчилгээг бол авахгүй гэдэг ийм зарчим явж байгаа. За хүндөвтөр зэргийн үед бол шинж тэмдэг бууруулах эмчилгээ, за дээрэс нь бол та бүхний сайн хэлжсэнээр бол вирусын эсрэг эмчилгээг бол авч явахыг зөвлөж байгаа. За дээрэс нь хүнд болон маш хүнд зэргийн үед бол мэдээж вирусын эсрэг үйлчлэлтэй эмнүүд, за дээрэс нь бол дааврын төрлийн эмнүүд, энэ зэрэг эмнүүдийг дээрэс нь бол амьсгалын дутмагчлалт үүсчихэд болохоор энийн засах эмчилгээнүүд бол ингээ явагдаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ үед нь би хамгийн их тохиолдод байгаа зүйлүүд дээр нь тулгуурлаа та бүхэндээ уламжлал хамгаалах ухаантай холбосон байдлаар мэдээллүүдийг бас өгье гэж бодоод байна. За тэгэхээр уламжлал хамгаалах ухаанаар ер нь бол энэ COVID-19-ийн хөнгөн болон хүндөвтөр зэргийн үед бол уламжлал хамгаалах ухаан их үр дүнтэй байна гэдгийг Дэлхийн анагаах ухаан бол ер нь судалж байна. За анх бол Хятадд гарснаас хойш бол COVID-19 дэлгэрснээс хойш бол Хятадууд бол анхандаа бол уламжлал хамгаалах ухаанаа Европ анагаах ухаантай хавсраад ингээ хэрэглээд явуулсан. За энэ дээрээс нь уламжлал хамгаалах ухаанаа бас эмчилгээний үр дүнгуудээ маш их судалгаа хийсэн байна. Тэгээд нотлохонд тулгуурсан байдлаар энийг бол олон улсын сэтгүүлүүд хэвлүүлээд явж байна. За тэгэхээр
энэ дээрээс хамгийн сүүлд одоо олон судалгаанууд гарснаас хамгийн сүүлд бол 2021 оны 1 сард Phytomedicine гэж судалгаан дээр сэтгүүл дээр болвол Харвардын их сургууль, за дээрэс нь Германы Гютенбергийн их сургууль, Хятадын одоо төв анагаахын сургуулиуд ингээ хамтарсан судалгаа хийгээд за Хятадд бол ковидын үед бол ер нь бол нэг 100-аад орчим эмийн ургамлууд эмчилгээнд бол хэрэглэгдсэн юм байна. За тэн дундаас хамгийн их одоо хэрэглэгдсэн 10 ургамлын аваад энэ 10 ургамлынх нь эмнэлзүүд одоо хэрхэн нөлөөлж байгаа байдлыг нь бол судалгааг нь гаргачихжээ. За энэ дундаа бол Монголд одоо ихэвчлэн байдаг хунчир, чихэр өвс, за дээрэс нөгөө дэрвэр жиргэрүү гэдэг энэ ургамал бол энэ 10 ургамлынх нь 3-т нь ороод явж байна гэдэг ийм бас мэдээлэлүүд бол байна гэсэн. За тэгэхээр энэ ургамлын эмчилгээ, за уламжлалтын тан эмчилгээнүүд ямар нөлөөг үзүүлээд нь гэхээр коронавирус хүний бие махбод анх ингээд нэвтрээд ороод ирэхэд хүний бие махбод өмнө одоо энэ вирусаар халдварлагдж байгаа үг болохоор дархлын ургуулууд өрнж эхэлдэг. За дархлын ургуул өрнж эхлэхдээ цитокинууд буюу дархлын эсүүдээс хариу ургуулууд үүсэх цитокин гэдэг юм ихээр ялгаруулдаг. За ингэхдээ өмнө ерөөсөө танигдаагүй вирус гэдэг утгаараа маш ихээр ялгаруулж байна. Одоо цитокин сторм гэдэг юм дархлаа тогтолцоонд бол өрнж байна гэдгийг бол дархлааны шинжилгээ ухааныхан бол тайлбарлаж байгаа. За цитокин сторм нь яадаг вэ гэхээр хэд их идэвхжээд явах юм бол бие махбодыг дотоодоос нь одоо гэмтэх ийм бас нөлөө байгаад байна гэж үздэг. За ингээд яхад бол уушгээ гэмтэж, зүрхээ гэмтэж, бөөрөө гэмтэж гэдэг дотор эрхтнүүдээ дархлын хэд одоо урвлаасаа бас үүсгээд байна гэдэг ийм судалгаа гараад. За тэгэхээр энэ ургамлын эмчилгээний энэ хөнгөн болон хүндэвтэр зэргүүдэд за дээрэс нь урьдчилан сэргийлэх тунгуудаар хэрэглэснээр яаж юм нэхэр бие махбодын одоо махбодыг бол тэгштгэж өгснөөрөө энэ цитокин сторм гэдэг юм хэд идэвхжихээс нь өмнө урьдчилан сэргийлж байна гэдэг нэг тийм судалгаанууд гарч ирээд. За хоёрт бол мэдээж шинж тэмдгийн үедэд бол ихэнх үед бол шинж тэмдгүүдийг бууруулахад бол одоо үр дүнтэй байна гэдэг энэ судалгаанууд нь гараад байгаа. За энэ бол хятадууд өөрсдийнхээ судалгааг хийж чинь, за дээрэс нь тавианууд бол бас их судалгаагаа хийж чинь. За мэдээж эндикийнхэн бас эндикийн аюуруудын ангаахын ресурс, эндикийнхэн бас уламжлалт ангаахын дээр суурьсан судалгаануудаа хийгдээд явж байна. За Монгол ангаахын дээр бол та бүхэнд ер нь Монголын уламжлалт ангаах ухааны эмч нар, мэрэгчлэнүүд, багш нарын бас зөвлөж идэг одоо дархлаагаа саяны хэлээд байгаа тэгшитгэх, тамирыг бие махбодыг тэгшитгэх энэ танг бол зөвлөдөг. Энэ бол ман дөрөв, норв долоо гэж там байдаг. За миний хувьд бол ман дөрвийг бол цайндаа буцалгаад ерөнхийдөө өдөр тутамдаа хэрэглээд явдаг. Ямар нэгэн хор нөлөө байхгүй гэж одоо үздэг. За норв долоо гэдэг нь ман дөрөв дээр ар үр, бар үр, жүр үр гэдэг энэ гурван үрийн танг бол нэмжигсэн ийм там байдаг. За тэгэхээр бол энэ танг бол монголчууд эртнээсээ бол ер нь өдөр тутмын хэрэглээндээ бие махбодынхаа тамирыг тэтгэх үүснээс бол хэрэглээд ирсэн ийм бас уламжлалт. Тэгэхээр бол та бүхэндээ бас энэ Монголд байгаа энэ ер нь бол Монголд бол нийтдээ 6-7 эмийн ургамал эмийн үйлдвэр байдаг гэж үздэг. Ургамлын тангийн одоо энэний үйлдвэрүүд болгон саяны нэрсэн одоо тангуудыг гаргаж байгаа. Тэгэхээр энийг та бүхэн маань бас хэрэглээрэй гэж зөвлөх байна. За дээрээс нь түрүүний судлагдсан хунчир зүйл одоо хунчир бол Монголд бас ургаж байгаа, хунчир худалдаанд байгаа. Хунчирыг хандлаа дууж байгаарай гэж бас зөвлөх байна. За тэгээд өнөөдөр би бас та бүхэндээ танилцуулах гад одоо танилцуулж байгаа энэ зүйл бол лимфа чимфен гэдэг ийм байгаа. Энийг бас яагаад танилцуулаад тэгэхээр бас агууштай ийм туршлага байна. Хятадууд энэ 2003 онд одоо SARS дэлгэрхэд энэ нэмийг анх хэрэгжилсэн байгаа. Энэ нэм нь бол Хятадын одоо Traditional China Medicine гэж TCM гэж одоо ангаахынд уншилсан байдаг. За TCM-д бол 3 судраас гаргаж аваад нийтдээ 13 эмийн ургамлын одоо орцтой өөрөөр хэлбэл тан гэж ойлгож болно гэсэн. Гэхдээ орчин үед бол энийг сабагта болон орчин үеийн технологи шилжүүлээд ингээд капсулаад гаргацсан ийм одоо ийм болгоцсон. Доторх найрлага нь 13 эмийн ургамалтай одоо тан гэсэн үг. За тэгэхээр энийг бол анх хятадууд 2003 онд дэгдсэн Гвандун мужаас дэгдээд нэлээд бас яг одоо цар тахал бол үүсгээгүй. Тэгтээ халдвар төвчний дэгдэлт байдлаар бол бүртгэгдсэн. За тэгэхээр энэ үед бол анх бол хэрэгэлсэн тодорхой хэмжээний үр дүнгууд гараад тэрийгээ бол цааш нь лавшруулаад судлаад жил болгоны удирдлын томоогийн үед хүртэл одоо шинжилгээ судалгаа хийгээд удирдлын томоонд хэрэглэгдэж байгаа осилтемивир гэдэг одоо эмүүдтэй хүртэл ингээ харьцуулан судалгааг нь хийгээд шинж тэмдгийг бол харьцангуй урдан бууруулж байна. Биеийг хоргоожуулж байна. Халууныг бууруулж байна. За дээрэс нь өвдөлтийг намдааж байна гэдэг энэ судалгаанууд нь хийгээд ирсэн байна. За ингээд хийж ирж байгаад сая энэ ковид гарахад бол бас хятадууд энэ имээ
судлаад ковидын үед бас хөнгөн болон хүндэвтэр зэргүүдэд ямар нөлөө өгч ийн гэдгийг бүр судлаад одоо ингэж уухад ийм нөлөө бууруулж нэг судалгааг нь гаргацсан байна. Ингэснээр энэ олон судалгаануудынхаа үндслэлтээрээс бол хятадын одоо яг коронавирусын халдвар ковид-19-ийн үед бол эмчилгээнд нь хэрэглэх одоо өдөртөмжөнд нь бүр яг нэр усын заагаад янхоо чимэн гэдгийг нэр усын заагаад ингээ оруулаад өгсөн ийм бэлтгэл. Гэхдээ энэ бэлтгэлийг ганцхан ковид-19-ийн үед бол хэрэгэлдэг гэж ойлгож болохгүй. Эний одоо хэрэглэх зааврууд нь бол ер нь улирлын томоо гэж байдаг. Ханиад томоо улирал болгонд одоо гарч идэг, дэгдэж идэг, хүүдэн сэрүүний улиралд гарч идэг. Энэ үед хэрэглээд явах юм бол их үр дүнтэй ийм одоо урамтлын гаралтай за жоргуу олгогддог ийм там одоо энэ бол Монгол саяхан бол оны өмнө одоо бүртгэгдэж орж ирсэн байна. За тэгэхээр энийг бас та бүхэндээ хүмүүс асуугаадсан хүүхд хэрэглэж болох уу гэх. Тэгэхээр 3 наснаас дээш насны хүүхдүүд хэрэглэдэг. За насан туршид бол өдөрт 4 капсулаар яг одоо энэ ханиа томоогийн үед бол 4 капсулаар өдөрт 3 удаа буюу ингээд 12 шиг капсулын одоо танг ургамал капсулыг уудна гэсэн. Ингээд бол нэг 4-өөс 5 хоногийн үед бол энгийн ханиа томоогийн үед бол ууж байгаа. За дээрэс нь бол тэр судалгаанаас нь харахад бол ковидын үед бол 7-оос 8 хоног ууж гинэ гэдэг ийм судалгаанууд гараад ирсэн байж байна гэсэн. Тэгэхээр бол дэлхийн нийтэд тохиолдож байгаа нийт тохиолдлын бол 80% нь бол хөнгөн болон хүндэвтэр зэргүүд бол тохиолдоод байна шүү. За Монголд ч гэсэн энэ хөнгөн болон хүндэвтэр зэргүүд нь тохиолдоод байна. Тэгэхээр энэ үеэд нь бас энэ ургамлын эмчилгээ, уламжлалтын таан эмчилгээ бас үр дүнтэй гэдгийг нь олон улсын судалгаануудаар нотлогдчихжээ. За дээрэс нь бол бид нар урьдчилан сэргийлэх үүднээс саяны энийг бол урьдчилан сэргийлэх үүднээс сэргийлэхгүй шүү. Би урьдчилан сэргийлэх үүднээс түрүүний хэлсэн ман дөрөв, норов долоо, хунчрын одоо ханд, хунчир одоо ургамлынхаа ханд зэргүүдийг та бүхэн маань урьдчилан сэргийлэх байдлаар нь хэрэглээд яваарай. За дээрэс нь хүүтэнд бол аль болох халуун чанартай хоол хүнс. За витамин С-ийн агуулмж өндөртэйгээр нь бол нохон ушиг маш их өндөртэй байдаг. За бидний мэдих чацарга нь аарц бол витамин С-ийн агуулмж өндөртэй. Витамин С-г бол бас энэ урьдчилан сэргийлэхэд бол маш их чухал нөлөөтэй байна гэж үзэж байгаа. За дээрэс нь бол та бүхэн маань витамин D-г одоо хоногтой 1000-аас 2000 олон улсын нэгжээр бас аваад хэрэглээд явах нь бол бас их үр дүнтэй байна шүү. За дээрэс нь бол халуун чанарын хоол хүнсээ хэрэглээрээ саримсынуудыг бас их сайн хэрэглээрэй гэж бас та бүхэндээ зөвлөх байна. За тэгээ өнөөдрийн зөвлөгөө энд хүрээд өндөрлж байна. За тэгээд хэрвээ мэдээлэл таалагдсан бол одоо бус найзуудтай түгээж, бусдад түгээж тус болоорой гэж хүсэх байна. За баяртай.